Дуу үнэлэгдсэн бүтээл. Багтаа үзээд өнгөрсөн бүтээлээ том болоод үзсний дараа ямар агуу байсан юм бэ гэж ойлгодог доо. Өнөөдрийн дугаараараа намайг алмааруулж чадсан бүтээл болох 2006 оны Pixar студийн Cars-ын талаар ярилццгаая. Энэхүү бичлэг маань 2 хэсгээс бүрднэ. Эхний хэсэгт анимашны гол үйл явдлыг зарим санаануудтай танилцуулаад, хоёрдугаар хэсэгт дүн шинжилгээ рүүгээ орно. Гээд нэгдүгээр хэсгээ эхлүүлцгээе. Манай анимашны гол дүрийг Аянга Маквин гэдэг бөгөөд мэрэгжлийн уралдааны машин юм. Яг одоо улирлын сүүлийн аваргыг тодруулах тэмцээндээ орчих гээд л яв. Энэхүү тэмцээнд ялах боломжтой 3 машин байлаа. Нэгт олон удаагийн аварга, хаан хочтой машин, хааны дараа өргөлж хоёрт ордог чик, шинээр хурдцтайгаар орж ирсэн манай гол дүр болох Маквин 3 юу. За тэгээд 60 чавганц уралдахад нэг нь ялагч болдогтой ажлаар энэ 3-ын нэг л ялагч болно шүү дээ. Уралдаан маань ширүүсээр л ихэнхдээ уралдааны үед машин дугуйгаас элбгүйдээ жаахан хугацаа алдах гээд байдаг та. Гэтэл гол дүр Маквин маань бусад өрсөлдөгчөөс давуу яалтыг байгуулахын тулд нэг ч удаа дугуйгаа солихгүйгээр уралдах болоод явчлаа. Хүссэн ёсоорооч бус машинуудыг хол зөрүүтэй төрүүлж явлаа. Гэтэл гинэт дугуйг нь хагараад тэр төрүүлж явсан энэ төр бараг ялгаагүй болноо. Уг нь барайн дээр хамгийн их төгчсөн жаахан л зайвулсан байдаг. Ядаж байхад ардаас нь өндөр хурдаар машинууд өгөөд байдаг. Маквин тэгээд салгалан явсаар нөгөөдүүл нь ард нь төгсөөр заналтай 3 маань бараг л нэгэн зэрэг барайнд орж үзэгдэнэ. За тэгээд хүнд ч хэнийг нь төрүүлж орж ирснийг хараагүй учраас уралдааны бичлэгийг харлаа. Дээрээс нь, доороос нь, урдаас нь, баруун талаас нь, зүүн талаас нь бүх өнцөг талаас авсан зурган дээр яалтчгүй гурвуулаа нэгэн зэрэг орж ирсэн л харагдаж байгаа юм да. Анимашны эхний хэсэгт л Маквиныг багаараа ажиллах чадваргүй хэд бие төвтэй гэдгийг л харуулж байгаа юм уу да. Тэмцээний ялагч чадраагүй учраас нэгэн зэрэг барайнд орсон 3-ын дунд дахиад нэг тэмцээн зохиохоор болно. Тэр тэмцээнд болох хотод нөгөө хоёроос төрүүлж очино гэж зөрүүлснээсээ болоод Маквин замдаа хаягдаж үл мэдэх хүдцэгхэн хотхон гэдэг шиг л хаягдсан жижигхэн хотод ирнэ. Паникт орсон Маквин хотын төв замыг юу ч үгүй болтлон сүдлээд хайчихлаа. Маргааш өглөөс эрэхт нь машин ширдэг жаахан хилмотой метр гэдэг машин Маквиныг хараад зогсож байв. Маквин бараг л хамаг юмаа метрт ярнаа. Маквин ч муу юм толгойн сайн ажилдаг юм болохоор бараг өөрийн суллвал хайртай хоттой хам танилцъя гэд охин нарт байгаа юм шиг юм ярьж гарнаа. Метр чарна гинэн юм болохоор яг судлах гэж байхад нь хотын цагтаа ирж Маквиныг шүүх хурал дээр авчрав. Маквин өчигдөр шөнө унтаж буй хотыг төвөөж өгсөн дөө. Бүр хотын гол замыг нь хүртэл өвдөд хайчихсан байгаа байхгүй юу? Шүүгч болохоор Маквины үйл хэрэгтэй танилцаад өөрийнхөө шийдвэрийг Маквиныг хотоос хөөж байна гэж буулгалаа. За яг шүүх хурал дууслаа даа гэж бодоход амар цэмхэр машин орж ирээд надад хэлэх юм байна гэд өөрийнхөө илтгэлийг тавьж гарлаа. Цэмхэр маань хотын прокурор юм байна штэ. За илтгэлээ тавьсаар Маквинаар хотынхоо сүйтгэсэн замыг засуулахар болно доо. Сүйтгэсэн замаа засахад дор хойж 5 хоног болохоор байна гэв. Маквины нүдэнд улирлын ялалт харагдаад юун зам засварл байгаа юм. За тэгээд замаа засуулах гээд Маквины дугуйны хязгаарлагчийг авах шууд л аянга дээрээ тавиад зүгтэх гэж оролдлоо. Үүнээс л Маквиныг өөрөөсөө өөр зүйл боддоггүй гэдгийг анзаарч болно. Хотынхон ч аянгыг цухтаах гэж оролдож магадгүйгээд нам унтаж байхад нь бензинийг нь тунталчихсан юм байна штэ. Ингээд туртай дургүй зам засах ажилдаа буцан орж тэгснээ нөгөө багтаа 5 хоног гэсэн замыг нэг цагт саялаа. Тэр замыг зүгээр нь хой гаслам юм болгоол тавьчихсан байгаа байхгүй юу. Тэр засан замыг нь харсан хотын гол командын машин булан ойлжуулахаар явлаа да. За тэгээд чухмал хийх ёстой ажлаа хийж гисэн болохоор одоо намайг тавьж өвөл гэж талчганаж эхэлнэ. Ер нь бол өөрийнхөө сүйтгэж хайсан замыг өөрөөр нь хариуцлагын өрөөж янзлуулах зүгээр оронцог болгоод хайж байгаагаас Маквин ямар төрлийн машин бэ гэдэг нь харагдаж байгаа байхаа. Тэрийг нь харсан шүүгч машин Маквинтай бооцоотой уралдахаар боллоо. Хожигдсон машин энэ замыг зассан шиг засаад Улаанбаатарын зам шиг жил болгон солихооргүй зам тавих юм байх үү. Маквин ч яах вэ яаруу юм болохоор хамаг хурдаараа жигээд гарваа. Яарахаар дарна хичээр замаа мэдгүй ихэд хурдан явж байгаа тавцлаас үсрэн кактусын дунд газардав. Ингэж бооцоогоо алдаж өөрийнхөө хийсэн малыг өөрөө янзлахаар болж байгаа юм да. Энэ хэсэгт бол Маквины эргэлтийн цэг болж байгаа гэлтэй. Өөрийгөө төгс уралдаанч гэж боддог байсан машин шорон зам дээр эргэлт хийж чаддаггүй гэдгийг мэдэж аваад яг ч өөрийнх нь боддог шиг тийм өөгүй машин биш болж байгаа юм л да. Одоо л нэг хүнээс ичгэргүй давгүй зам хийж эхэллээ. Тэр замынхаа багхан хэсэг болгочихсон. Шинээр хийсэн зам дээр явж байгаа машинууд баярлж байгаа гэж. Тэгсэн хэргийн эзэн хингэргийн төхөр Маквин ажлынхаа талбар дээр гэгэн дүрээрээ байдаггүй. Яасан гэсэн чинь шорон зам дээр эргэлтийн техникийг бэлдэж байгаа юм гинэ. Маквиныг усан толгой хэрэггүй их зан гэж бодож байсан ч үнэхээр хичээнгүй машин байчуу. Маквиныг бэлтгэлээ хийж байхыг харсан шүүгч уралдааны зөвлөгөө харьлаа. Тэгсэн Маквин маань сонсно гэж юу байх вэ дэжихгүй толгой шүү дээ. Бараг л хөшөө өвгөөс зөвлөгөө авахгүйгээд хамаг хурдаараа алах боллоо. Гэтэ яхав дараачуудаа зөвлөгөөг нь биелүүлж үзэхэд болоод байна. Эндээс болохоор шүүгч машин уралдааны талаар нэлээд сайн мэдлэгтэй машин болж таарч байгаа юм. Хотынханд Маквины зурсан шин зам маш их таалагдсан учраас өнгөө төсийг нь солиод өгөө. Дууг нь солиод өгөө гэд бас прокурор машин өөрийнхөө ажилуулдаг мотелд өнгөө өрөө санал болгоноо. Нутгийнхны туршлага үйлчлэг өндөр түвшинд л байгаа юм да. Хотынхан Маквины шин замыг хараад урам орсон гэлтэй өөрсдийн байшингуудаа ч гэсэн сэргээж сайжруулж өнгө үзэмжийг нь дээшлүүлж эхлэв.
Маккуины шин зам нь ямар нэгэн байдлаар хотынхны аль дээр өгсөн байсан сэтгэл найдварын галыг бадраах шиг болно. Маккуиныг анх ирэхэд хот бүхлээрээ өнгө алдчихсан, машин ч орж өнгөрдөггүй байсан да. Одоо бол бараг л дахиж шинэ өнгө төрхөө олоод байна уу даа л гэлтэй. Оройн харин атчлагын машин метр Маккуи хоёр унтаж байгаа тракторуудыг зочид сэрэнэ. Яг тракторууд нь машины ертөнцийн хүр юм уу да? Хамаагүй тракторуудыг оролдож байгаад хадлангийн машин далуулахаа шахнаа. Ингэж хамт зүхтэж давхсаар бараг л андын барилгатай болоод авлаа. Маккуи метрийн бүхэл амьдралынх нь мөрөөдөл болох нисдэг онгоцон суулгана гэд амлав. Маккуин ч гэсэн энэ хотоос өөртөө дутагтаад байсан нөхөрлөл гэдэг болчихгүй да. Энэ хэсэгт Маккуин хэрхэн өөрчлөгдөж байгааг тод томруунаар харж болно. Өмнөх Маккуин байсан бол метрийг машины чинээж таахгүй юу нөхөрлөл андын барилгаа л их байсан баг. Анимашны эхлэлд хүсээдж байгаагүй нөхөрлөгчийг Маккуин өөрийнхөө бардам занг дарсны дараагаар олж авч байгааг найруулагч харуулахыг зорьсон юм болов уу? Маргааш өглөөнд болж гол дүр маань шүүгч ах дээр эрэхтэй шүүгчийн гэрээс өөрийнхөө авахыг хүсээд мөрөөддөг улирлын аваргын 3 цомыг олоод харлаа. Шүүгч маань өмнө нь алдартай уралдааны машин байж байгаад карьер өндөрлсөн юм болов? За тэгээд хотынхын ахмадуудын нэгийг нь залуудаа уралдааны машин байсан. Дуу даагийн авраг байсан энэ төр хэрхэн итгэвтэй. Маккуин маань хотынхонтой улам татсаад л байлаа. Нэг өдөр прокурор машин Маккуиныг аваад хотын ойр тойрныг танилцууллаа. Маккуиныг ирснээс хойш зүгтх аюултай гэд хамаагүй хөдлөхгүй байсан да. Тийм болохоор Маккуин маань одоо л эргэн тойрондоо танилцав. Маккуин прокурор машинаас "Чи өндөр сэргэлийн машин байж энд яг юугаа хийж байгаа юм бэ?" гэж асуув. Яасан гэсэн прокурор маань уг нь том хотын өмгөөлөгч байжээ. Мөнгөтэй, карьертай, юм юмтай л амьдарч байсан юм баг. Даанч тэр олон зүйлийн дунд аз жаргал гэх зүйл дутагдж байжээ. Их хотын завгүй амьдрал донд ирээд хайгаад олоогүй тэр нэгэн аз жаргалаа жижигхэн хотоос олсон байлаа. Маккуин үргэлжлүүлэн "Яагаад буцаа тариагүй юм бэ?" гэж асуухад прокурор машин "Би дурлчихсан юм а" гэж хариулав. Хариуг нь сонсон Маккуин маань бас л гуниглаастай. Ягаад гэвэл нөгөө прокурор машин жоохон жан болоод байгаа штэ. Үгүй тэгсэн чинь прокурор машин хоттоо дурлсан юм гинэ. Үргэлжлүүлээд яагаад хот нь ямар ч хөдөлгөөнгүй босныг тайлбарлав. Шинээр энэ хүү жижигхэн хотыг товчилж илүү товч зам баригдсанаа машинууд хотоор дайрсан замаар биш илүү товч замаар явж эхэлжээ. Тэрнээс хойш дугуйн хөдөлгөөн багасч одоогийн шиг босааж зүгээр л хэдхэн минутыг товчлох гэж барьсан зам жижигхэн хотын машинуудын амьдралд ямар их нөлөө үзүүлсэнийг харж болно. За тэгэд жижигхэн хотын амьдрал үргэлжилсээр л Маккуин маань азаарч хүү амьд домог болох шүүгч машины шорон зам дээр салхи татуулан явж байгаа дүр зурагтай таарлаа. Шүүгч машин маань одоо уг нь ганцаараа л бай гэж бодсон байх л та. Маккуиныг нууцаар хараад байж байсныг мэдээд дургуулхнаа. Тэгээд яг шүүгч машин маань өөрийнхөө өмнөх түүхийг хуваалцаж байгаа юм л та. Шүүгч машин өөрийн сонголтоор уралдааны замыг орхиогүй юм байна уу? Нэг уралдааны хавьяар маш хүнд осол орж эдгэрснийхээ дараа уралдааны замдаа дахин гарахыг хүсжээ. Даанч манай амьд домгийг буцаан зам дээр гарахыг зөвшөөрөөгүйгээр барахгүй. Шууд л өөр тамирчнаар сольсон байна. Тэгэхээр ер нь бол хүчээр тэтгэврт нь гаргасан байх нь шүү дээ. Маккуин маань өөрийнхөө байгаа байдлаар шүүгч машины хамаг сэтгэл зүйн травмыг сэргээс аажээ. Өргөжлүүлээд Маккуинд маань өөрөөс өөр машины талаар бодож бай гэд ахмад хүний сургаалаа хайрлав. Маккуин одоо л нэг хүний үгийг авч эхэлж байна уу да. Эндээс болохоор Маккуин болон шүүгч машин хоёр яг л залуу болон хөгшин хөлбөр шиг байгаа билээ. Хоёулаа гарамгаа уралдаанчид хоёулаа хэд бардам зантай. Бардам зангаасаа болоод ч тэр хамаг зүйлээ ялалтанд тэр нэг цомыг олохын төлөө зориулна. Тэгж хамгийн чухалчилж үздэг байсан уралдааны тэмцээн нэг л ослын дараа нүүр буруулна гэдэг тэгэхээр аимшигтай. Яг энэ хэсгээс авах гол сургаал бол амьдрал бол ялалтын төлөв уралдаан биш ээ. Харин амьдралын зам өөрөө юм аа гэхийг хэлхийг хүссэн юм болов уу та. Энэ явдлыг сонссныхоо дараа Маккуин маань шүнжэнгөө ажиллан байж замаа дуусгажээ. Хотынхон замыг нь хараад баярлаж байлаа. Дааж Маккуин өөрөө үзэгдэхгүй байсан учраас замаа дуусгаад арилаад өгчээ гэж бодцгоо. Нөгөө байнгын ажиглаж хордог цагтаа машин хүртэл Маккуиныг юу ч хэлэхгүй явсан гэд нулимс таслуулхан шахнаа. Хэдийн Маккуин богино хугацаанд хамт байсан ч бүх машины зүрсгэл аавгүй хөтөлгүүрт нь орсон байлаа. За тэгээд гуниглаад байж байтал Маккуин маань өөрийнхөө гэгээн дүрээ үзүүллээ. Зүгээр хэсэг амарч байхад нь машинууд драма тавьсан байж шүү дээ. Маккуин маань уралдааны цагт улчихсан байгаа болохоор хотынхон дугуйг нь солиод өнгөлөөд цахилгаан Маккуиныг гаргаж ирлээ. Сайн мэдээ өгөрч туусангаа прокурор машин Маккуин хоёр дажгүй учир начраа олцох шиг болвоо. Хамаг юмд бүрчгсэн бүгдээрээ вайба мэдрээ жаргалтай байж байтал гів гинт Маккуины дээрээс нисдэг тэрэг гэрэл тусгаад л зөндөө олон сэтгүүлч машинууд хотод ороод ирвэ. Маккуиныг л хайж ирсэн бол тодгоо шууд л хид хідэн талаас нь зураг хөрөг дараад прокурор машинтай хідэн үгч солих завд гаргасангүй. Маккуиныг авах гэж хувийн ачааны машинд хүртэл ирчихсэн. За тэгээд Маккуин болохоор яг юу басан талаар мэдээлэл дуулгаж байгаа юм. Маккуины мөрөөдөд байсан хамтын ажиллагааг Маккуинтай урлах ёстой Чико авчээ. Яаралтай уралдаандаа буцаж орох шаардлагатай учраас Маккуин шууд л Калифорни зүгэллээ. Улирлын ялагчийг тодруулах энэ уралдаанд 3 машин хоорондоо өрсөлдөх билээ. Тэтгэвртэй гарч карьерээ өндөрлөх гэж байгаа хаан очтой цэнхэр 1970 оны Plymouth Superbird. Үргэлж хааны дараа хоёрт ордог Чик гэх нэртэй 1987 оны Buick Regal Grand National. Мөн 3 дахь өрсөлдөгч нь манай цахилгаан очид Маккуин юм. Маккуин маань төрөл арилжиж өмнөх саксуу эго өндөртэй уралдааны машинаас юм үлдээгүй юм шиг л байлаа.
За тэгээд тэтгэвртэй гарах гэж байгаа өрсөлдөгчтэй хандаж танаас үргэлж үлгэр жишээ авдаг байсан шүү гэж хэлж байгаагаас нь анзаарч болно. Маккуин киноны ихэнд хамаг багийнхныгаа халаад хайсан да. Өмнөх болгоосоо болоод туслах баггүй ганцаараа үзэхэндээ хүрх юм. Уралдаан нь эхэлчихсэн байхад Маккуины нүдэнд өмгөөлөгч машин харагдаад жижигхэн хоттой үлдсэн найзууд нь ч бас үзэгдээд манраастай. Үнээс л жижигхэн хотынхан маань Маккуины зүрхсэгэлд хэрэг зайзалдаг болсныг харж болно. Санаж битгэрсэн гэдэг нь энэ л юм байлгүй дээ. Гэтэл чихвчээр нэг л танилдаг хоол би оршуулга үзэх гэж ирээгүй шүү гэсэн дуу сонсогдлоо. Тэгсэн нүдэнд нь үзэгдээд байсан найзууд нь Маккуиныг дэмжих гээд дүрээрээ ирчихсэн байна. Маккуин маань санаж битгрээд байсан найзуудаа хараад уралдана гэдгийг ч үзүүлж өглөө. Өмнөх их зантай Маккуин байха байсан шүү дээ. За тэгээ багийнхан ч гэсэн ажлаа мэддэг машинууд байсан учраас маш сайн бариагаа хөөн. Төрүүлэхэд ойртон хамгийн түрүүнд бариан дээрээ ирчихсэн байлаа. Маккуины амьдралынхаа зорилго биелэхэд хэдхэн секунд, хэдхэн метр л үлдсэн гэсэн үг шүү дээ. Гэтэл уралдаан ширүүсгэд карьераа өгөн тэтгэвртэй гарах гэж байсан хаан очтой машин ард нь носолтон унав. Хааны холцсон байгаа нь яг л шүүгч машинтай ажиллагаа харагдаад Маккуин маань зүгээр өнгөрч чадсангүй. Яг л төрүүлэхээсээ өмнө буюу барианы өмнө зогсоод хааныг зүрсээр өөрийнхөө өмнө оруулж өөрөө 3 дугаар баринд орлоо. Тэгэхээр нөгөө 3 дахь машин болох чийг хэлж байгаа юм. Хамгийн түрүүнд орсон машиныг яллаа гэд үзэгчид дундаас тоож байгаа ч юм алга бүгдээрээ л Маккуины үйлдэлийг л биширцгэн. Энэ нь мэдээж ирээдүйн уралдааны тэмцээний философиг нэлийн өөрчилж байгаа юм аа. Тэмцээнээс ялж цом авч харах хамгийн гол зүйл биш. Харин хамтын ажиллагаа. Өмнөх үеэ хөндлөх гэдэг зүйл илүү чухал гэдгийг батлана. Өмнө нь анимашны хэлхийг хүссэн утга дахин гарч ирнэ. Амьдрал бол уралдаан биш. Ялагчийн цомын төлөө хамаг зүйлээ зориулах биш. Амьдралыг амьдарч өнгөрөх хэрэгтэй шүү дээ. Харин нөгөө тал болохоор уралдааны ялагчид цомыг нь баг хүчээр шахуу шидэж өгч байна хаа. Үүнээс нийтээрээ жинхэнэ ялагчийг Маккуин гэдгийг мэдэж байгааг үзэж байгаа юм болоо да. Хэрэв Маккуин асуулсан машиныг араас явуулахгүйгээр өөрөө төрүүлэхээ уртл болгосон бол Маккуины ялалт нь бүгдээрээ л баяр хүргэж Маккуин өөрийнхөө урт хугацааны зорилгот хүрэх байсан баха. Гэхдээ Маккуин асуулсан машиныг араас нь түрэн үндэтгэл үзүүлсэн уралдааны салбарын бүхэл дүрм заншлын эсрэг зогсож чин жишгийг тогтоож чадсан гэсэн үг юм. Тийм ч учраас хэн ч чигийн ялалт нь баярлахгүйгээр барахгүй өөр нэг машины гэмтлэлээр олж авсан цомыг нь үн цэнгүй болгосон юм. Үүний дараа Маккуины сэрүүн зүйл болох Тинеко компанийн захирал манай гол дүрд ивент тэтгэгчээр нь ажиллах санал тавилаа. Уг нь манай хүний амьдралынх нь мөрөөдөл байлуу яалаа. Гэтэ Маккуин маань надад шал өрөх хүн болсон шүү дээ. Дөнгөж карьераа эхэлж байхад нь түүнийг ивент тэтгэдэг байсан цэвэрлтийн эсрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх компанитай үлднэ гэж хариулдаг. Маккуин найз мэтрэж мартсангүй амьдралынх нь мөрөөдөл болох нисдэг тэргэнд суух мөрөөдлийг нь биелүүлв. Маккуин маань ч өөрийнхөө алдар нэрийг ашиглаж жижигхэн хотынхаа нэр алдрыг төмөндөө түгэнэ. Үүнээс хойш олон тооны машинууд жижигхэн хотоор дайран гардаг болсноор хөл хөдөлгөөнд тасархай боллоо. Шүүгч машин маань Маккуины тасгалжуулагч альбан тушаалыг давхар хардаг болжээ. За тэгээд прокурор машин Маккуин хоёр албан ёсоор жанжин болов. Ингэжл 2006 оны Pixar-ын бүтээл болох Cars өндөрлөн дөө. Ингээд бичлэгнийхээ 2 дугаар хэсэг рүү орцгоё. Pixar-ын бүтээлүүдийг харвал Pixar хэрэв гэдэг үг нь маш их туртай юм шиг харагддаг. Хэрэв хүний толгойн дотор жижигхэн бодлогоолууд оршдог байсан бол яах вэ? Тоглоомод амтай бол яах вэ? Хэрэв гал ус хоёр хоорондоо сэтгэлтэй болвол юу болох вэ? Гэх мэтчлэн бүх зүйлийг оронгоор нэргүүлж хараагүй үнцгийг бодоогүй бодлыг гаргаж ирэх асуулт болох хэрэв. 2006 оны бүтээл болох Cars-ыг бүтээхдээ хэрэв машин амтай байсан бол яах байсан бэ гэж асуусан байдаг. Зүгээр машинууд ам арвал ямар байх байсныг харуулахаас гадна нэлийн олон дал тутгыг илэрхийлсэн билээ. Нэгт заримдаа азгүйдэл гэж харж болох зүйл азгүйдэл байдаггүй гэдгийг тод томруулнаар харуулв гэлтэй. Маккуин дотроо түүнд хамгийн хэрэгтэй зүйл нь ялагчийн цомл гэж бодож байсан. Гэхдээ яг үнэндээ хэрэгтэй зүйл болох нөхөрлөл, хайр болон жинхэнэ багш өөрт нь санаа зовж халамжлах машинуудыг ялагчийн цомоос биш жижигхэн мартагтаа шахсан хотоос олсон. Энэ нь мэдээж амьдрал байнга бодсноор эсвэл төлөвснөөр байхгүй байгаа нь амьдрал чамд илүү том зүйлийг өгөх гээд байна гэсэн үг юм болов уу та. Хоёрт өмнө нь 2-3 удаа илэрхийлсэн санаа болох амьдрал бол уралдаан биш ээ гэдэг санаа. Өөртөө хит бардам Маккуин анхандаа үнэхээр л уралдааны аврах байх нь хамгийн чухал зүйл гэж ойлгож байсан. Гэхдээ өөрийнх нь тэгэж хүсэж мөрөөдөж байсан цомыг 3 удаа авч байсан аврах болох шүүгч машины ачаар ялалтаас чухал зүйл байдгийг ойлгон хүлээж авсан билээ. Өөр машин түнд Докийн хэлсэн зүйлийг хэлсэн бол ойлгохгүй л байсан баг. Гэхдээ өөрийнх нь хүсэж мөрөөдөж байгаа цомыг авч чадсан машин учраас Маккуин хүлээн авдаг. Энд ч бас найруулагчийн талаас маш сайн найруулах болж чадсан юм. Шүүгч машин болон Маккуин хоёр нийт 7 хэсэг дээр л хамт ардагч өөрсдөө илэрхийлэхийг хүссэн санаагаа маш тодорхой илэрхийлж туслах төр зохиол хэрхэн оролцох тал дээр тод том руу харуулж чаддаг. Та нарт маань Cars гэдэг анимашн таалагддаг бол комментоор яг дуртай хэсгээ хэлээрэй. За тэгээд иймэрдүү тайлбар бичлэг дахин хийлгэхийг хүсвэл комментоор бас бичээрэй. Гээд өнөөдрийн дугаар дуслаа. Баяртай.